Тэмүүжнийг төрөхөөс 16 жилийн өмнө Алтан улсын хаан тэрнээ өвөг дээд амгайг модон илжигэн дээр хадаж алсан билээ. Өсийг өсөөр ачийг ачаар гэсэн бат сургалтаа монголчуудад авч хэлэвэл энэ бол туйлын их ичүүр гутам шиг болно. Ясаа хугалбч нэрэн хугалдаггүй монголчууд энэнийг яасан ч хүлчин тэсгүй юм аа. Тэмүүжин Чингис хаан хэмээн өргөмжилэгдээд атхамдаг сүлтээ Алтан улсын зүг чиглүүллээ. Дугаар анги. Ханаа. Алховигээ. Энэ чинээр бүгд сайн мэдээ. Бүгд сайн байна. Хатан сайн уу? Сайн. Ахнаа бүгд сайн уу? Сайн. Харин чи агаад аавынхаа амар мэндийг асуудаг үү? Таны сайн байгааг би харж байна. Томоогүй гэдэг юм. Аа. Та надад онцтой юм авчирсан уу? Дөргөл юм аа. Энэ бүгдийг надад авчирсан уу? Сайн юм бодвоо. Юу та юу авчирсан? Алтан улсад барих албан ёсоор зүйл авчваа юм. Энэ сайхан зүйлийг алтан улсад алба бүчүүргээд өгч. Чи ч харамсалтай. Алтан улсын хаан биднээс бид албан шүү дээ. Энэ бодвол бид өөр албан ёсоор бараад хаж явах юм. Та өөрөө эзэн болоод яагаад алба бүчүүр аваад сууж болдгоо юм бэ? Аа. Манай хүний сонортой гэдэг юм. Алтан улсын алба бүчүүрийг төлөвлөж хөшөөлөд энэ жавдчид огн хонжоораа. Хаан эзэн ямар хүн ирүүлээ юм бол Вангийн үнжээ гэдэг хүн ирсэн дуулданжээ. Энэ хаа чи тэр хүнийг тань хөө? Тэр болмоос нүд гасан дорой амтанда. Ийм хүн яхаараа хаан эзний хүн ингэж багтсан байдаг бай. Тэр хүн Алтан улсын Шизүн хааны хүү байна. Хаан эзний авгах юм байна. Хаан авгах нартай хаан зүрх авдаггүй гэж Жааван Жинман нарыг алцсан. Харин энэ хүнийг эрдэнэ чадлын шийдвэр зэрэг хомсгээд амин хэлтрүүлсэн. Тэгээд хаан тоодгийн да. Хаан таа. Алтан улсын хаан хүн дараа дураа итэн явуулсан бол та тийч очиж хэрэггүй шүү. Тийм хүнд шүлэг гэдэг төвгийн юм үү? Би өөрөө мөчид өрсөлдөг чинь ямар хүн бол хүн харамаар байна. Би ч гэсэн очно. Хэзээ дотож байлаа да. Монгол аймгийн жав турын Тэмүүжин нар бараалхах тун. Вантан бидний сайхан юм болов? Барилгаас таахалцах юм гэж худнаас үржих гэж. Ангар нана хүлээж. Нүдэ.
Их Монгол улсын Чингис хаан бивээр Вэвэн танаа бараахж байна. Босогтун. Суудлолго. Эрхэм дээч. Энэ бол Монгол аймгийн эмжил өргөж байгаа аль бүлгүүрийн жагсаал байна. Эднийг өөртөө газар аваач амруул. Их Монгол улсын Чингис хаан бивээр явъя да. Юуны чинь их Монгол улс байдаг үлээ. Хэн тэрнийг Чингис хаан зөвлөмжсөн. Энэ данса ямар өсгөр бичээ. Тэмүүжин шин үсэг зохиосон юм. Надад яагаад зүгддэг вэ? Эрхэм дээч. Та зүйн ёсгүй бардам загнаа гэж тэрнийг сайтар зэнд хүчирсэн байсан. Юу жонбод очоод гинэ хаан байлгах. Энэ хүч байсан тэмүүжин дайдаар мартна. Энэ хуулийн юмжиг гэж хачсан юм байна шүү. Хэрвээ нийслэлдээ буцаж очоод хаан эзэндээ хавлаад бидний тэргийн хүчээр халдвар харин ч тоглоом биш байдаг шүү. Тэдний хаан нь өвчин үр өмсөн болохоор удаан дэвсэхгүй лээ. Тийм болохоор дайн тудаан хийх гэж зориглохгүй. Нөө хатраа гэж дураагаар баян байх шүү. Энэ чинь хэдийн бомб хат гэдэг юм дээ. Урагш хатаас нь олон баян чинээдэг байдаг юм. Адны үгүй нэгэн жинжүү хатад ястай баян томсгийн байдаг юм дээ. Тийм гэж үү? Дотор газар дархан, мужаан, ваарчин, инжаан, цаасчин, торгочин, хилдэгчгээд уран гарсан олон байдаг. Товчоор хэлбэл ястай нэг 9 шидийн авиастай хүмүүс цугласан газар та. Би хэдийнэ цагт дотор газрыг дайран нэжлээд алтан мөнгө цоргод урсан алимттай өдөд өгн Монгол нутгаараа зөөж уран гатнаар нь тэр чамин тансагдуудыг хэлгэнэ. Хаан эцэг минь та зөвхөн эд агуулсан болоод хаан суурьнд нь залрахгүй хэрэггүй. Яваа. Бүртээ. Эрхэм нутгийн артууснараа та нар сайн харж байна. Энэ хэдэн монголчууд бүдэр чирэгмэйтэй хүч чадал ихтэй ажиж буудах, ачаа хөсөг туух, адуу мат хариулахтаа сайн шүү. 50 доллар нэг нарийн чинь үнэтэй биш байгаа биз? Мөнгөтэй хүн мөнгөө өгöd авчууд нь авах хүн байна уу? Энэ нарийн тэмцэл. Би бүгдийг авъя. Тэрхүү бүгдийг авъя гэж өгч. Хаан чинь бидний аварсан гэдэг. Бид алтан улсын хөрмөр болсноос Монгол алтан та нарын боодны юмсан гэр. Та нар яхаар эдний гард орцуулдаг байна. Алтан улсын зэрэг тал нутгрууд аваад биднийг олцсон. Яагаад тэрв? Алтан улсын жин шийдвэн хаан Монгол ирчүүдийг төөрүүлэх зарлиг болгон 3 жил тутамд ихтэргээ эдийн мэдэрч хэрэг Монгол ирсийг авч таван эдгээр өвдгийн боор болгодог үстэй. Та нар баригдаа тэгээд хэл удаавд. Аван жиг болж байна. Согд. Монголын дөрөвтөн ирс улсын гард мал адгуулсан тарих ялагдаж явснаас нэг төлөвтэй өгснөн дээр байсан. Та нар монголчуудын нэр төрийг хөөдөж байна. Хаан та би үгүй гэж бодож байсан. Бид ахмын тантай хамт гадар иргэн рүү дайдаар явж байгаад алагдсан. Тэгээд насан өдрөө ээж минь харж чадахгүй байхгүй болохоор би тэсэд үгүй хүлээ. Та нар амьд үжиг шүүмээр бид өнгөрсөн 7 жилийн турш алтан улсын умар зүгийн 10 хэдэн мужаар дамжин бооч тагдаж 3 удаа ихний дөрвөө орохыг давцсан. Тэгээд хаан эзлэх хэзээ нэгэн цагт авсан нэр гэдгийг өдөр шингүй харуулдаг хүлээн суудаг байсан. надад аваад яв. Хаан эзлэх хэлээ. Хай тийм. Хаяага даруйхан тэрэг хөдөлж мафиаты гэж хэлэхгүй алтан улсын хаан аль бүргэж цай төвшин дээрээ дуудаж явдаг үү? Ава, би таны хүлээж байна. Тэгэрэй хүн. Аав ямар ч байсан Монголын нэг бомон төмөр мэт мар зэрэг аваад яригж ирнэ. Хурдан дэргэж ирээд байна. Аав дэрэгж ирнэ. Мен 211 онд ойн иргэд Чингис хаанд агаар орлоо. Чингис хааны амны хайртай. Боцоо. Хаан чинь. Энэ ойрын худууга
Энэ удаа бидний хэсэг үтс тулдаагүй болохоор ойн олон иргэний эслэх хаан алтаны тушаалыг амжилттай гүйцэтгэж ирлээ. Хотогоо энэ танд талархаж байна. Энэ бол 20 төрлийн тэргүүн тарган ботогоо хатан. Хатан та эрэмгүй гаа төрөлтэй хүн байна. Энэ бол хэрэгсэн толгойлогч. Харин энэ бол мархуугийн толгойлогч нар байна. Хүний талархалтай өгч байна. Бид хэсэг хүмүүсийн танилцуулъя. Энэ бол төмтийн оюун хорч байгаа юм. Эннээс хойш ойн олон иргэдэг ерөнхийдөө сахирна. Хүн байгаль далайхан усыг батнагт байцааж их Монгол улсын умар хэлбэрийг чамд сахин сууцгаасан. Та бүхний тус тэмээр ажил хэрэг маань амжилттай бүтгэх байхаа. Найрын ширээ бэлэн болсон болохоор эрхэм толгойлогчид ордонд моригно. Эрхэм толгойлогчдоо моригцооно. Хантаа. Энэ нэг 33 хатан юу болсон бэ? Үчи тэгээд дуртайгаа сонгож. Энэ тарган ботоогоо хатан дайчхан юм харагдаад байна. Эрхэм толгойлогчид яахан алж байгаа вэ? Энэс хойш нэгэн гэрийн хүмүүс оцгоод эртэн ирсэн хүн гар хоосон болох учиргүй. Амрын дотор газраас багсаага хоргой торог алт мөнгө сул бэрдний эдлээ бас уран нарийн хийцээ ваар сав авчирсан. Одоо тэдгээрээс та бүхний шагнал. Чингис хааны далай ашигт талархаа. Удаа чи баяр тохиолоогүй. Чиний хувь тосоо байгаа. Удаа чи их Монгол улсын төлөө тэргүүн гаяа байгуулсан болохоор алт мөнгөөр яахан ашиглаж хэмжиж болох байлаа. Өөрийн отон охин танай хүүтэй суулгахаар болсон. Чингис хааны далай ашиглалт гэдэг. Удаа одоо бид нар худалрууд болсон болохоор их ясыг үйдээд яах вэ? Хурдан сууснаа хэлээ. Хаан эд талархлаа. Бүгдээрээ яагаад тэгвэл суугаад байна? Айргууд мах эдэцгээ. Тарган ботохоо хатан чийтгэн өөцгүй шүү. Өөдөө дихгүй ирээд байгаа хүн яахан хүмүүс ч надад үнэн нөхөр болж чадах үлээ. Али өөцгаагач. Мэрцгаая. Хатан алсын үтэн гэж гауж ирээ. Таныг 10 газрын чамд цогдсон мөхтэй чинээснийхээ дарилэг мчгийг хүлээн авах тодорч байна. Их сүрдээр байх нь ийм энэ мэдсэн бол хишигтэн зэрэг ахиух аваад гардаг байж дээ. Тэгээд хариу төрөг үзүүлдэг байж. Бидний дор үзчих байх тусмал тань шүү дээ. Монгол аймгийн явд хүрий тэмүүдийн чи морноос сууж зарилыг хүлээж авсан. Манай хаан өгсөн эсхийг ээж та хэлж болгосон болов уу? Аасын хаан Жамзун тэнгэр федад удаагүй нэ. Өвөл ямар хүн чинь хаан болсон юм бэ? Жамзун хаан өрөөчгүй байсан болохоор олон сайжмал хэлсэн тогтоод Вэвэн Юнжи чин хаанаар өргөжсөн. Хэнгэнэ? Вэвэн Юнжи. Нөгөө унтаа хайда. Угн танай дотор газрын хаатыг хүний сурвалсан улс байдаг гэж бодсон чинь тийм бүх суран юмд байдаг юм уу? Буу донгос хурдан морноосоо бууж зарилыг хүлээж ав. Жанжин энэ тэнцэн чинь яагаад энэ бүдүүлэг ёсгүй юм бэ? Тэнгэрийн махархад болсон хүн байна да. Та чи юу гэж вэ? Тэнгэрөөгөө буцаад. хан Та шийдчихв. Юу дэрэгдэ? Атын сэдвэрийн хоо. Чи яаж мэдээв? Атын сэдвэр чи хөөд ирээд чинь бидний бэнтэр гэж юм юм хэлээ.
Юусоо минь. Тэгээд намайг яадна гэж бодож байна уу? Та гарцаг юм. Тийм гэж үү? Тэр ядагдаж хэм бол насны хагасан элем байж цасан их бүрэн маань мөхөн шүү дээ. Та гарцаг юм. Алтан ус байгуулагдаад 100 жил болсон. Наман манай хөтөлж техник зэргийн тоорон 10 дахин олон гэдгийг хэмэдэхүү. Дээр нь улс орнод баян чинээд цэргийн бүтэгийг агтан тархан гэсэн. Гэхдээ зүүн хэвчээ дэндээ хөгшин гэсэн үг шүү. Чи яаж мэдэж байгаа юм? Манай татварны хэдийгээр жин бадын жилийн хэвчэж байсан. Анх агуулгын цэрэг усан хэдэн усыг эхлүүлж байхдаа дээрэн хүлээж цэвэрсэн хоёр хаймагч одлон авчихсан юм. Агуулгын хэдэн төвийн цэрэгтэй байсан цэвэрсэн хэдэн бүрэн цэрэг явсан гэдэг. Харин одоогийн нөхцөл үйлс тухайн хэдэн цэвэрсэн мэдээ баян хүнсийг хийж хаан жаргалтай амбад үрдэн оног сэрээ дээж өгсөн юм. Тэгэхээр бид дөнгөжлөө туурах тусгаар тулгуур төрөө байгуулж чадсан. Тэр зүйлсийн чихнээс хоон үргэсэн өөр үрдсэн нэрхэн байдаг байна. Ястасан одоо алтан асыг юу бан гэдэг Монголын хэвлэн хаан захирч байна. Би ч бас тэгж бодож байгаа шүү. Тэгээд манай хэлсэн байх. Үгүй энэ бол маш том ад сорилсон хэрэг учраас санаагаа батгах гэсэн. Монголын сүбэд хаанчлан зэрэгээр хороолохоор ирлээ. Ороод ир. Хаан ирлээ. Ой нэрэгдийн толгойлогч худуугагийн хэлснээр бол нэрэгдийн толгойлогч тогтоо худуу бас маймны таян хааны хүчлэг нараа өөрсдийн 2000 хүрээ өрхөг аваад өртөж мөрний сав газраар нутаглаж байгаа сурагтай байна. 200,000 хүн юу болох вэ? Тийм ээ. 200,000 хүн манай бомон тэргийг яарч үгүй. Харин орд өргөг сахин үлдэх 2,000 цэргийн хувьд бол гай удаж мэдэх юм шүү. Хаан өндөг дайлан орох. Тийм ээ. Би одоохон тогтоо хүчлэг нарын 2,000 тэргийг устгах чадъя. Миний шинэ худууга чамд гадарчлах болно. Эднийг дараад ард одныг ай хоёрдугаар болгосон хойно чамтай хамт алтан улсын хаантай уулзна. Мэдлээ. Хаан та Орчоо. Чи энэ юу хийж байгаа вэ? та тарган ботохоор хатныг мартаагүй үстэй. Чи одоохондоо тэр тарган ботогоор хатан бас тэр 30 ихнийхэн асуудыг төр хойш нь тавьж бай. Би хурдааргүй отно байгаль нуурын тэртээ хатан төвч болж харж байгаа юм чи. Яагаад тэр юм? Одоохондоо өмөрт хідэн амар тайван байлгах нь бидний хувьд юу юунаас илүү чухал болоод байна. Харин чи тэр гоо өсгөөчүүдийн асуудал жаахан хойш нь тавьж дараа бусаа ярьцээ да. Юу? Хаан та юм хүн таньж байна уу? Чи өнгөрсөн намар жинжоогоо судалж авсан додой байх шиг дээ. Дорд би байна. Чи тэгээд эхийгэн олоо юу? Улсын дарагч 1000 төгрөгийн дундаас шүүж авч өгсөн юм. Хүндэд их та энэ хооронд их л зовсон байх та. Хаан. Бид хоёр насны туршдаа гэсэн таны чи хариж байхгүй байх. Үгүй. Эний томхоо надтай хамт байж яваад аминаас гаадсан. Харин баг хөвчд хамгааж чадсангүй. Өөрчдөө баригчлаад 7 жил болчихсон байсан. Би мөнх тэнгэрийн нэрийг барьж амдгаалъя. Таны хүүхэд зовоон тамлаж байсан адгийн тэрэнтийн амьдрал хугацаа бага болсон. Би тэдэнд эртнийхэн амтыг үзүүлж заасан шийтгэн. Додой. Чи ээжигээ сайн асарч тойлж байна. Ямар булган дуруу биш үү? Ингэж амтын хүнээс нүгдэж амьдрын гэдэг чи юу гэсэн үг вэ? Байгаа гэж юу? Би тэмүүчтэй 20 жил байлцсан. Чиний тусан хүчээр болсоор байц. Одоо энэ цогт ихтэй чиний үдээс яах ч юм бэ?
Түүнч тийм л дээ. Гэхдээ бид ойн иргэдийг хулааж авч чадвал эдэн түмэн зэрэгтэй умардын уудан дэлгэр нүдийг эзэгнэн суун шүү дээ. Тэрхний араас судаг шаах гэж юу? Монголчууд ирлээ! Монголчууд сайран ирлээ! Хурд манд бат. Хэдий доктор. Хурд доктор. Чи энэ асан ногтыг бэлчээр дээр хайж. Яг гэж үгүй. Тэгээд хүн тавьж холоос харуулдаад олсон хүний авахын хамаагүй бүгдийг барьчлаад нааш наваад ир. Мэдгээ. Явдаа. За. Өнөөдөр дөрвөн хүн хажуугаар өнгөрсөн боловч ганцхан ч авсангүй. Тийм бэ. Хэд одоо хаавай. Усын дарагчийн өргөнд байгаа. Тэгвэл очиж уулзаж. За. Тэр асан ногтыг харсан уу? Харсаа. Тэгээд их үнцэнтэй гэдгийг мэдээгүй гэж юу? Мэдээ асан танастай гэдэг. Би тэгээ яагаад аваагүй гэдэг. Би яахан зориулах вэ? Адаж гэлдүүлсэн хэддүүлс анхны эзэндээ очиж учиртай. Тэр өөрхөн бодоод нуун дарагдуулсан байвал цаадаар авна гэж их тасаг үед заасан байдаг шүү дээ. Чи яагаад аваагүй юм? Над энэс илүү ногт байгаа. 8 аймагтаа эргэлтээр тулалдсан гэж манай мянганы ноён намайг шагнасан. Тэгээд чамд бас тэрнээс илүү сайн ногт байгаа юм биш үү? Утгагүй дайнд яваад энэс илүү сайныг олоод авах юм чи. Олон бодолтой ярив байх. Харин чи Энэ бол миний юм биш. Өөрийн бус зүйлийг авна гэдэг ичгүүртэй хэрэг. Нэг удаа зүрхний сажбихийн нэг хүн алтан ногт хулгайлж яваад баригдахад хаан эзэн та хулгай хийхийг яс махнасаа үгүй явдаг. Яагаад гэвэл бидний эдэлж хэрэглэх зүйлс ариун хөдөлмөрийн үр шим алдагдах дайныг олж байдаг. Гэтэл хулгайч хүн хүс тусаа урсахгүй бусдын хүч хөдөлмөрийг завшиж байдаг. Тийм болохоор хар хэрэг шиг тийм хулгайч нарыг харагдсан газар нь аль устгаж байх хэрэгтэй гэж хэлснийг би дууссан юм та. Шинэ хотроо. Яг нь гурван мөрний савгатсан 2000 хүн үлдээвэл энд баг байна хавж санаад аваад байсан. Гэтэл ийм үнэн зэрэгсэн баатар гэсэн хүн ардан зов хэрэггүй юм. Та алтан усыг дайдар мордохор шийдэв юу? Өдрийг 40 жил хүлээсэн. 공元121 1211 онд Чингис хаан 12 жил үргэлжилсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн алтан улсыг дайдар мордсон байна. Алтан улсын умрын хот Ланжоу. Адагт шаргацсан хүний доо тоймоо алдаж хотын гэрбийг эзэлж чадсангүй.
하사, 알았다. 항상 만나면 택배 이름이 납쳤다고 해요. 이 진행이 후주와가 세력이 갖다 놔두고 있을 때. 아무 하르지도 가라. 어디 앞에 저도 옹성 후들 대리 택배 이름을 따고 왔는. 부조 호텔 같은. 안타. 인데 소록시 없은 돈들 이임도 페이슨 백이 없어. 멀테야오 알았고 없어서. 요인데. 야만 장군. 부조 호텔 행사상 한번 줘야 호샤호. 아마 이놈이 말더니 야만 알았겠을 때. 야더승열이 여러 가지 다른 국내 생산자들의 주고 있는 야만 상권은 목된 도저와 다 들었죠. 야해. 하지만 아스ton olsa 머른 저리 데리게 되고 시대. 어로 담아 부조 호텔 에스디죠. 바로 이 스킬사그 초샤후 항했니 데리게 구대중. 항했은 돈을 주었도 왜? 목된 바시 항했은 데리게 보다큰. 바로 이 스킬사그 전진치 날실때 하스톤 듣고 안에 허허든 아이치. 그린 사람들을 보러선 더 아프야다 시트고 됐다. 이 초샤후 참 부조 호텔 나이도 때 함가던 가게하고 전에 배로 튀다 듣고는. 이러면 대충 앞다 와서 가라 가봐. 어시어도 앞이 사놓던. 항했은 돈을 주었도 왜?
За эцэг минь. Фужоо хотын хэрэм Жанжоогийнхаа илүү өндөр дулаан боловсон. Дахиад шороо зөв үү? Хэрэггүй. Энэ газар цагаан хэрмийн чамтай адилгүй юм байна. Шороо зөөнө гэдэг амаргүй. Ингэж дараад хүн хүчийг алдах нэмэр байна да. Арга бодож байсныг хэрмээс гаргах хэрэгтэй байна. Хуушаа хуу бидний арга бүрдэх болов. Намрын хэр жүжигдэх шалтгаан юм да. Додоо. Нараад. Харныхаа амын яваг цаг ирлээ. Хэрмээс гараад түүжиг амжаар нь байна. Түүжиг амжаар нарийн. Мөн 212 оны 7 сард Монголын 100,000 хэсрэг 3 замаар хуваагдсан алтан улс руу давталсан байна. Чингис хаан Баатар тулуутайхан Жанжоо, Фужоо хотыг дараадан үтэж, Зэв 90 агаан нар Усаа бомбыг орон аргаар эзэн авсан байна. Түнч цагаатай өгөөд нар Юнэй түн центр газрыг дараадан эрхэн дэнгэр явда. Өмнө 8 сард Чингис хаан алтан улсын барууны Даатан хотыг үтэж, Даатан хотын захин хамгаалагч Хуушаа Хууданчин байдалгүй амьсгалан зогсноор 10 нийслэлийг Монголын зэрэгтэж алтан улсын төр дээр дургүй болно гэсэн сандарч байлаа. Анамын өнгөдөөс минь. Монголчууд халтаараа ирлээ. Ганцаар хөрөхгүй хугацаанд их алтан улсын умард нутгийн хэдэн 10 мөж хошиг эрхэмтэй оруулсан. Баруун нийслэлийн алдснаар төрийн сайд нарын сэтгэл санаа хөвөлдөж байна. Уран дагаар орсон жанжин сайд нар тоогоо алдаж улсын төлөө үнэчээр зүтгэх хүн нэг хуур боллоо.
Тэмцээд хамтсан зүгтээ ялж байгуулдаг байсан зөрчидийн төмөр мөрд зэргийн сүргэж өгөө болж байна. Мөнгөн үйлчүү шиг ухаанд жанжиг үнэхээр дутагдж байна. Тэмцээний дайралтыг юугаар тогтоо барих вэ? Одоогийн өвдөд хаан бидний слийн дахирч жанжин түн шанны хоёр түмэн цэргийн аваад жүндүг хамгаалахаар хүрч ирлээ. Түн шанны гэдэг чинь тэр чинь манай бүрчдийн эрдэнэ чад хитийн жанждын нэг бүлэг бай. Жанжин хотын хамгаалалтыг хариуцсан удаа байсныг цогох мэдэн арга олхон тавтай. Аврын хамгаалч юм. Одоохон над трэнч уулзгаж хэл. Ясаар сайн түн шаны ийгээр хааны хамгаалахаар ирлээ. Хордон босож үт. Монголчууд энэ оны 2 сард наашаа хавдан дайрч гоёг гатар. Монгол банк тэмүүлчэнд айдэрт бууж өгсөн. Жинжээ монголчуудын нутаг бэлчээр болж талхлагдсан. Энэ тухайн манай хэдийн харагдсан ноёд огтхол дуулаагүй сууж байсан байгаа юм да. Нэгэн 10 түмэн шилдэг зэрэг хүн болгон цуг юмх 4-5 акцийн хүлэгтэй юм гинэ. Хэдний дайрч орж ирэхээр алт торгоор бие оросон манай жанжин сайд нар орхож сайхан ирсэн болох юм да. Сая парламентыг хамгаалагч жанжин уушаахуу зүгээр буруулан оргож байна. Түүшингийн чи Мөсмийн нас тайхны төлөлтөд зогсож чадахгүй. Хаан. Сая би эрхийн сайд Вангын чинхүү манай баруун гарын чамцнараас автын удас дүүн түмэн зэрэгтэй гэдгийг олж мэдлээ. Гэтэл тэрүүжийн дөнгөж 10 түмэн зэрэгтэй. Юу ч гэсэн ийм ачаагүй байдал бид орох учиргүй байсан юм байна. Нэмэлтээ. Хүүхэсвээ энэний учрыг олж ядаад сууж байна. Ямар учраас ингэсэн чи хэлж өгөөч. Тэр тэрүүжийн тэргээ удирдахдаа гарамгаагүй юм байна. Гэхдээ айн хэснээс хойш манай 100 түмэн зэрэг олон хотод хуваалсан тарсан. Харин тэрүүжийн нэгдсэн хүчээр тархлуу байрлсан манай тэргийг дайлж байгаа учраас хоорон хувьд давуу болчиход байна. Тэр бид хоорон хувьд олон нэртэй тархаа бутархаа байгаа болохоор цөөнх болж удаа дараа ялагдаж монголчуудад нэг нэгээрээ дэлгэгдсэн. Гэрээ тийм юм байна шүү. Чиний хэдэн үг ухааны цөөн юм нэгэд өгдөг юм шүү. Тушааны хаан бэ чамайг жансан гараар гэмжлээ. Тийм болохоор чи дайсныг ухрах мэрэгэн арга бодож ол. Хааны хишигт мөр яа. Моос. Одоо харин дайсныг дарах арга зам олгосон. Юу хүлээнд 300 мянган цэргийн хүчийг хуралдуулж 50 мянган цэргийн бензин хүч болгон цөөн бод отуулаад тэмүүлжид чиглэх тулдаан хий. Зэт. Ванган жуужинийг ордог жанжнаар танигдан Ванган ваннуг төвлөх жанжин болгож бинчуг хошуучаар явуулан яхуулийн руу явцгаа. Ванган хуушаа суандог сахин сууж ванган жуужийн туслах хүч болон бэлэн байх хэрэгтэй. Нөхөсрийн 450 мянган эсэргийнхээ хүчээр татваруудыг даран устгах болно. Одоо яхуулийн хүрэхэд хэлдэг холбоотой. Энэ хүрд байгаа. Янжан. Юу ч бүжөө хотод ирээд байгаа болохоор олонний дагуултаа хуугаад идэггүй байлаа. Мөрдөө хуулийг хэрэгжүүлчих болохоор хамгаалсан тулгарх байгаа. Энэ үеийн хамтанд авсан яхуулийн их болон ялтаа дуусан гартай болно. Баггүй. Эмоцийн илтэлтэй хүмүүсраа бидний отоод байдаг юм. Тэгэд гомбох болохгүй. Энэ жанжан. Өөрийн жанжан дөрөв байна. Монгол дэвчээр очиж байсан хүн. Одоо чи дахин тийшээ яваад юмнээс ямар ч учир шалтгаангүй хаан хэдийд яагаад хамт хоолоо гэж асууж байна. Тэгээд Монголын харахуугаас амьсаж элхэн нутаг бочваад үйлдэл ядаг чи хэлтүүд гэж өнгөж хэлээ. Эсвээс тэнгэрийн хүлийн зэрэг эрний тэрд шаях болно. Мэдээ. Найдвар өрлөж жанжин. Тэргийн урлаг хэмээн овмэхгүй лээ.
Та зэрэг хөдлөнгөө их тарж байгаа чинь байсан өөрийгөө таниулахаас юу яваа вэ? Их хэлбэр чирхэх болохгүй. Мангийн жижиг дэвэр их автан улсын өргөж жанжин хүн болохоос огтон дорн шиг аим хаан юм биш. Мин анжанжин яваад яваад. Өдөө. Таруу тарчгаа хичдэг байна. Байна. Ямар хүн хүн тэнгэр хэлнүүлээд байгаа харж чадна. Мөрхөй. Юу болов? Наяа дэнжа. Энэ хүн гол хувцас аваад үзсэн байна. Одоо яах вэ? Хувцас юм чи. Одоо Чингис хааны их засаг хуулийг мэддэггүй гэж үү дээ. Мэднэ. Гэхдээ миний хувцас хэр болчиход байхад яагаад хувцас угааж чаддгүй юм бэ? Би дотор гадар байхдаа дандаа голын усанд хувцас угаадаг байсан юм. Аадрын амтэн. Тэнгэр хурц хэлгэж байгаа харахгүй байна уу? Улсын зарагчдаа тэрнийг яаж шийдэх вэ мэддэг бай. Одоо чи дуулж бай. Их засаг хуулинд голын усанд юм угаах чекийг хоригдсан байдаг. Бас дад хэрэг аяг тавган дээгүүр алхаж гарах цээртэй. Тэрнээс болж мөнх тэнгэрийг хэлгэнээс хүнийг цавчин алах цаацтай байдаг. Чи ойлгов уу? Той. Чамд хэлэх юм байна. Санжаа би. Чи өгөхгүй сайж байна уу? Үгүй. Өгөхөд хайрам байна. Наадхаа сайтай дөнгөө. Тэрээр хийсэхний дараа толгойг нь ав. Ah